27 дугаар бодлого бүгдээрээ бодож үзье. Тус бүр 10 Н/20 2 ачааг 45 см урт хөнгөн савааны 2 үзүүрээс зүүсэн байна. Саваа хэвтэй байрал тэнцвэртэй байхын тулд К-цэгээс ямар зайд урших цэгээс дүүжлэх хэрэгтэй вэ гэж асуусан байна. Хэдүүлээ энийг дахиад зурчих. Ингээд зурчих. Ингээд энд нэг юм К-цэг байгаа гэж үзчих. Доошоо нэг хүчүүлж байгаа тэр маань 10 Н, ийшээ нэг хүчүүлж байгаа 20 Н, 10 Н. Тухайн цэг маань К-цэгээс X зайд байгаа гэж үзчих. Тэгвэл энийг ингээд хэлээ. Окей, К-цэгээс тухайн өлгөх цэг хүртэлх цаг бүгдээрээ X гэж тэмдэглэж болж байна уу? Болж байна. Үлдсэн эндээс энэ хүртэлх цай. Тухайн нийт уртаас X-ийг хассандаа тэнцүү 45-аас X-ийг хассандаа тэнцүү болох нь ойлгомжтой. За тэгээд эндээс өлгөж байгаа гэж бүгдээрээ бодчих. Окей. Энэ цэгийг O цэг гэх юм бол O цэгээр авсан тэр моментод хэвтэй чиглэл тэнцвэртэй байгаа учраас эргэлтийн тэнцвэр тогтсон гэж үзээд. За бүгдээрээ O цэгийг дайрсан тэнцвэртэй харьцан моментыг аваад түүнийг тэгтээ тэнцвүүлээ. Зүүн гар тийшээ явах юм бол 10 Н хүч байна. Тэр нь эерэг байх нь ойлгомжтой байгаа тэгэхээр тухайн савааг цагийн зүрийн эсрэг эргүүлэх гэж оролдож байна. 10-ыг үржих нь X. Хасах нь баруун гар тийшээгээ мэдээж 20 Н хүч байна. Үржих нь 45-аас хасах нь X. Тэнцүү тэг байна. Ингээд 10X тэнцүү 20 45-аас хасах нь X болно. Ингээд X-ийг бүгдээрээ олъё. Энэ хоёр ингээ хураагдаад 2 болчихно X 90 хасах 2X 3X тэнцүү 90 буюу X гэдэг маань 30 м гарахны. Энэ тэгвэл бүгдээрээ К-цэгээс 30 м зай түүнийг өлгөх шаардлагатай байна. Хэвтээ чиглэлд тэнцвэрт байхын тулд гэсэн. Хөнгөн савааг тухайн цэгт үл сунах нарийн утас зүүж дүүжилсэн гэвэл утасны татах хүчийг олооч гэсэн байна. Ийш нь Т хүч үүсгэсэн байлаа гэж бодъё л доо бүгдээ. Тэгвэл энэ Т-гийн утгыг олоо гэсэн байна. Хэвтээ тэнхлэг дээр шилжилтийн тэнцвэр бичиг бүгдээрээ. Хэвтээ тэнхлэг дээр хүчнүүдийн хэлбэр тэг байна гэсэн үг. Дээшээгээ Т нэмэх доошоо 10 хасах доошоо 20 хасах гэсэн үг. Ингээд энэ маань тэгтээ тэнцэн ингээд 30 Н гарлаа. 28-ыг бодъё. Тэнцвэртэй эсгүүдэд хуваасан хөнгөн саваанд 3 биеийг зүүсэн байна. Савааг хэвтээ байрлал тэнцвэртэй байлгахын тулд аль цэгээс дүүжлэх вэ? Хөнгөн савааг тухайн цэгт үл сунах нарийн утас зүүжүүлсэн гэвэл утасны татах хүчийг олооч гэсэн байна. Эдгээрийг хийхдээ бүгдээрээ тухайлбал аль цэгээс өлгөх шаардлагатай гэх юм бол хүчнүүдийг хос хосоор навдаг. Эхлээд P болон 2P хүчийг хосоор наваад үзье. Энэ хоёрыг гэсэн үг. Зөвхөн энэ систем дээр бүгдээрээ анхаарлаа хандуулаарай. Энэ систем дээр анхаарлаа хандуулаад P болон 2P-г хаанаас нь өлгвөл бүгдээрээ хэвтээ чиглэл тэнцвэрт байх вэ гэд асууя. Тэгвэл энэ цэг гэсэн. Энэ цэгийг O цэг гэжээ. O1 гэжээ бүр. Энэ цэгээс дээш өлгөх юм бол хэвтээ чиглэл тэнцвэрт байна. Яагаад вэ гэхээр шүү дээ. Энэ талд нь P байна. Тэгэхээр мөрийг нь 2 дахин их аваад 2 мөр үрчин P буюу 2P болно. Мөр нь 1 байна. Мөрийг 2P үржүүлсэн 2P байна гэсэн үг. За ингээд тэнцвүүлж байгаа юм. Тэгэнгүүтлээ энэ цэгээс хүч үйлчилнэ. Ямар хүч үйлчлэх вэ гэхээр P дээр нэмэх нь 2P буюу 3P хүч үйлчилнэ гэдэг. Ингээд энэ хоёрыг нэгтгэхэд энэ цэгээс үйлчлүүлнэ гэсэн санааг илэрхийлж. Одоо энэ хүч байхгүй шүү. Зөвхөн надад ямар хүчнүүд байна вэ гэвэл 3P байна. Мөн баруун гар талд нь 3P байна. Хөнгөн саваа гэсэн учраас савааны өөрийнх нь одоо тэр жинг массыг тооцохгүй. Тэгвэл энэ 3P-гээс энэ 3P-гийн хоорондох нүднүүдийг тоолъё. 1 2 энд нэг нүд байна. 2 3 4 5 6 нүд байна. Буюу аль талдаа ижилхэн жинтэй массыг өлгөцсөн байгаа учраас ижилхэн масстай одоо би сүдийг өлгөцсөн байгаа учраас яг их голоосоо өлгөхөд хангалттай гэсэн үг. Тэгэхээр 1 2 3 дээрээс бүгдээ өлгөх нь 1 2 3 гэдэг нь энэ цэг гэсэн үг. Энэ цэгийг O цэг гэчээ. Эндээс бүгдээ өлгөх шаардлагатай. Энэ цэгийг ингээд тодтогчээ бүгдээ. Окей. За эндээс өлгсөн байна. Хөнгөн савааг тухайн цагт үл сунах нарийн утас зүүж өлгсөн гэвэл энэ утсан дээр үүсэж байгаа утасны татах хүчийг би олооч гэсэн байна. Окей, яаж болох вэ? Мэдээж ойлгомжтой. Т гэдэг бол нэмэх хасах 3P доошоо дахиад хасах 3P байгаа. Тэр маань тэг буюу босоо тэнхлэг дээр шилжилтийн тэнцвэр биччихлээ бүгдээрээ. Ингээд Т гэдэг маань 6P болох нэ. 29 дугаар бодлогыг бодъё. 28 Н жинтэй нэгэн төрлийн бөмбөлгийг хананд утсаар зүүж тогтоосон байна. Бөмбөлөг тэнцвэртэй байх ба утасны үргэлжил түүний геометр төвийг дайрах юм байна. Утасны татах хүчийг олох нь байна. Хананаас бөмбөлөгт үйлчлэх реакцийн хүчийг олох нь байна. За бүгдээрээ бөмбөлгөө тусдан зурж байгаа сайхан олчихъя. Ингээд тэгээд ингэчээ. Ингээд хийчихье. Энэ бөмбөлгийн төв. Энэ төв гэсэн. Энэ O төв. Окей. Энэ үргэлжлэл гэдэг нэг ийм одоо утас байх нь байна. Энэ утсан дээр үйлчилж байгаа хүчийг бүгдээрээ зуръя.
Энэ гэсэн үг. Энэний дагуу. За энэний дагуу үйлчилж байгаа хүч нь. За би буруу тийш нь зурчлаа. Нөгөө тийшээ зурагдах ёстой. Түүнийг Т-г энэ хүч гэсэн үг. За энэ Т хүч маань өөрөө 37 градус өнцгийг босоод шиглэлтэй үүсгэж байгаа. Энэ нь бол ингээд 53 градус өнцгөө гэдэг ингээд бүгдээрээ бодчихъя. Өшөө ямар хүч үйлчлэх вэ? Өшөө нэг ийм хүч үйлчилж чинь доошоо хөндийн хүч үйлчлэн мөн реакцийн хүч ингэж үйлчлэн ханаас гэсэн үг. Энэний дагуу ханаас нэг юм реакцийн хүч орж ирэх нь түүнийг R-г энийг mg-г бүгдээрээ тэгвэл энд mg маань ингэж дүрслэгдэнэ. Харин энд болохоор R гэдэг ингээд өөр ямар нэгэн хүч бол харагдахгүй байна. Одоо бүгдээрээ яах вэ гэвэл эдгээр хүчнүүдийг параллелаар зөөгөөд зөвхөн O цэгээс үйлчилж байгаа мэт зуръя. Ингээд O цэгээ зурчих. Тэгвэл ихц доошоо mg харин E шигээ реакцийн хүч E шигээ Т татах хүч байх болно. Реакцийн хүч mg. Т татах хүчийг босоо болон хэвтэй тэнхлэгтэр бүгдээрээ салгая байгуулагч тань. Энд 53 градус өнцөг байгаа. Тэгвэл энэ юу болох вэ гэвэл T синус 53 болно. Харин нөгөөх нь нөгөө байгуулагч нэг ийм л юм болж таарна да. Энэ байгуулагч нь T косинус 53 градус болно. За ингэж бичингүүтлээ хэвтэй болон босоо тэнхлэгтэр бүгдээр тэнцвэрийнхаа нөхцлүүдийг бичье. Хэвтэй тэнхлэгтэр R хасах нэмэх T cos 53. Cos 53 бол 0.6 гэдэг. 0.6 T тэнцвүүдийг R гэдэг нь 0.6 Т тэнцвэнэ. Эхний тэгштгэл. За түүний дараа босоо тэнхлэгтэр бүгдээрээ бичье. Босоо тэнхлэгтэр гэх юм бол at y гэж яагаад T sinus 53 дээшээгээ T sin 53 доошоо mg байна. 28 ньютон гэдэг өгсөн байгаа учраас тэрийг нь хасах 28 тэнцвүүдийг гээд өгчээ. T sin 53 28-тай тэнцэх нь байна. Өөрөөр хэлбэл 28-ыг sin 53 буюу 0.8 тууч юм бол энэ маань миний Т болох нэ гэсэн үг. 28-ыг хуваах нь 0.8 35 ньютон гарах нь. Утасны татах хүч маань 35 гэж олдчихлоо энэ дээрээс 35 ньютон. R нь тэгвэл хэдий 0.6 хүч нь 35 л гэсэн үг шүү дээ. Ингээд 21 ньютон гарах нь байна. Эдгээрийг олчлоо. Утасны татах хүчийг олдсон ханаас бөмбөлөх үйлчлэх реакцийн хүчийг бас олчихсон. 30 дугаар бодлого 200 ньютон жинтэй нэгэн төрлийн дүүжинг тэнцүү урттай 8 хэсэгт хуваасан байна. Дүүжин 2 тулгууртай бөгөөд 2 хүүхэд суусан дүүжин хэвтэй байрлал тэнцүү доршин тулгууруудын реакцийн хүчнүүдийн харьцааг олоо гэсэн юм байна. Хүчнүүдээ бүгдээр дүрслээ. Яг энэ голоос нь 1 2 3 4 тийм байна. Яг энэ голоос нь 200 ньютон өндийн хүч ингээд E шигээ явуулчих. E шигээ бол реакцийн 2 дугаар хүч, реакцийн 1 дугаар хүч хүүхэд сууж байгаа юм дээр 400 ньютон хүүхэд сууж байгаа 500 ньютон. Энэ 500 ньютон, энэ 400 ньютон. Дээшээ реакцийн 1 дугаар хүч, реакцийн 2 дугаар хүч. Энэ хоёр мэддэхгүй байна. Аль нэгэн дээр нь бүгдээр эргэлтийн тэнхлэхийг авч байгаад тэр эргэлтийн тэнхлэхтэй харьцангуй хүчнүүдийн моментуудын хэлбэрийг тэгтээ тэнцвүүлэх буюу эргэлтийн одоо тэнцвэр тогтсон гэж үзчихье. Тэнцвэрт байгуулчих. За энэ дээр байрлуулж О-цгийг О-тай харьцангуй моментуудын нийлбэр нь тэгтээ тэнцэх ёстой. Тэр нь яах ёстой вэ гэхээр ийм дүрмээ бүгдээр баримтлая. О-гоос баруун гарт зүүн гарт тийшээ явсан чинь 2 нэгж зай 500 ньютон хүч тэр нь цагийн зүүнний эсрэг эргүүлнэ. 500 нэмэх үржих нь 2 нэгж О-гоос одоо бүгдээр баруун гарт тийшээ явъя. Хасах 200 үржих нь 1 байна. Дахиад цаашаа үргэлжлүүлээ R2 байна. Нэмэх байна тэр нь дээшээ учраас R2-ыг үржих нь О-гоос энэ хоёрын хооронд 3 нүд зай байна. 3 нүд. Мөн цаашлах юм бол 400 байна. Хасах 400 эндээс нь үржих цаа 4 нэгж байна. Тэнцүү тгий гэсэн. Энэ дээрээс цаа бүгдээрээ харъя. 3R2 гэдэг бол энэ хэдэн 1600. Энэ хасах 1800 болчлоо. 1000-ыг хасах 800, энэ 800 гэсэн үг. R2 гэдэг нь 800 хуваах нь 3 байх нэ. R2-ыг болцоо. Одоо R1-ийг бүгдээрээ олж болж чинь яг адилхан аргаар болжуулна. Эсвэл бол зүгээр хэвтэй тэнхлэгтэр бүгдээрээ бүх хүчнүүдийн нийлбэрийг тэг болгоод шилжилтийн тэнцвэр бичиж болж чинь. За би тэрийг бичье. 500 доошоо хасах доошоо 200 хасах доошоо 400. Дээшээгээ нэмэх R1 нэмэх нь R2. R2-ыг олчихсан. Ингээд тэнцүү тэгтээ тэнцэнэ. R1 гэдэг бол энэ хэд гарах вэ? За 700 1100-аас хасах нь R2 гэсэн үг. 1100 хасах 803. Энийг 3-оор үржүүлчих бүгдээрээ R1 хэдтэй тэнцэх вэ?
3300 хасах нь 800 2503 тугаасандаа л тэнцэх юм. За ойролцоол эзхэмөр 2500 3 тугая 833.3 ньютон ойролцоогоор. Харин R2-ыг бол R2 чи хаана энэ дээр байна? Ойролцоолъё. 266.7 бичиж 266.7 ньютон ойролцоогоор. Окей. Ингээд одоо эдгээрийн харьцааг бүгдээр олъё. R1-ийг хуваах нь R2 эдгээрийн харьцаа гэвэл 2500 хуваах нь 3, нөгөөх нь 800 хуваах нь 3 800 8-ны 25 гарах гэж.